Манайхан би чинь 1 кг дөрөв хассан байна. Өчтөрийнхоос заяо. Миний хоолой гүнж биш ч гэсэн би дотроо ямар бяцхан гүнж байгааг та нар миний нэгтгэлийн видеоноос харж болно. Ингээд надтай хамт миний бичлэгтэй хамт байгаарай. Баярлалаа. Oh my god. Гэтэ өнөөдөр би хүнтэй уулзаад юм идчихэд ирлээ. Гэтэ яг өглөө бол альмаа идсэн заяа. Өглөө альмаа идээд тэгээд хүнтэй уулзах угаасаа яг нөгөө нэг амлалт тавьцаасахгүй тэгээд амлалтаа ягаад уулын эхлээд юу яасан? Салаад захиалсан байхгүй. Тэгсэн чинь салаад нь зайрмагтай хүрээд ирсэн байхгүй. Тэгээд би ёо яанаас яаж салааттай зайрмаг иднэ гэж бодож ийсэн. За зүгээр ногоог нь идэх гэж ногоог нь идчих хажууд хүмүүс нөгөө юу идээд паста идэх харин пастанаас нь жоохон амссан. Тэгээд пиццанаас нь бас нэг хатсан. Гэхдээ одоо энэс хойш угаасаа юм идэхгүй оройныхоо шик хийчихсэн уухгүй гэж ер нь шийдлээ. Тэгэхгүй бол миний одоо нөгөө нэг 3 хоногийн юу ч мөр болохоо болчиход нь штэ. Тийм болохоор одоо ямар тач юу яан заяа. Юм идэхгүй. Тэгээ орой бид тэгээ хэдийний өлсөд эхэлсэн байгаа шүү за. Яа ямар тэнэг та юм орой манай найзын хүүхдийн төрсөн өдөр тэгээд 6 цагаас ирээрэй гэсэн одоо юу 6 болох чинь тэгээд очиод одоо яаж тэснэ яаж тийшний намайг эсвэл юу яагаад юмд хийж авч аваад тэгээд маргааш өглөө идвэл ямар уу те. Тэгээ бас манай Тайсун маань юу 100,000 subscribersтай болоод тэгээд silver play button авсан байна. Тэгээд тэр видеоных нь одоо бичлэгийг үзэж чинь ямар хөөрхөн мундаг агаад тэгтээ Тайсун бүр амар мундаг чистэ хөөрхөн мундаг шүгингүү таныг яаж хүсвэтэй гэдэг заяа. Хүнд нэг тийм нэг юм эрч хүч өгдөг, тийм гоё эрч хүчээ хуваалцдаг тийм хүн амар хэрэгтэй дээ амьдралд. Миний яг тийм хүмүүсийн нэг бол яалахын аргагүй Тайсун заяа. Гэтэ бид хоёр амьдрал дээр нэг ч уулзж байгаагүй бодтой та нар. Йоо, нэг ч уулзж байгаагүй ч тийм хөөрхөн чах шиг. Гэтэ амар хөөрхөн хүүхдээ тэр хүүхд бол үнэхээр цагаахан хөөр хүүхд. Тэгэл их чи ингэж тэгж хэлээл би ч гэсэн их чи инглээ тэглээ гэд хэлээд яад чим хүнд нэг тийм хүмүүс байдаг штэ. Гоё хүмүүс. Тайсун чи гоё шүүн бичлэг үзчихвэл. Их жаахан бичлэг бас үздэгт баярлалаа хайртай шүмсэй. Хараад чи юу хийж байгаа? Зургах чам уу? Одоо явах цаг болчихлоо ш тэр. Би өчтөрийнхөөс хараа хил 400 хассан байл ш. 24 цагийн 26 цаг үед хэлж байна. Иба. Би штэ хил 400 хассан байл ш. Би 24 цагийн 26 цаг. Хөөе, зөхөөч дээ. Чи 24 цагийн 29 цаг турах хэрэгтэй. Йоо, тэнийтэй дагаач. Би 24 цагийн бүр 30 цаг турж байгаа штэ хараа. Хэдийн ил турнагчлаг зүгээр л яг энэ дэглэмийг барьж гинэ гэд би одоо маргаашнаас өөр дэглэм барьж эхлэх байхгүй юу? Бас 7 хоног. Тэр яг 7 хоног барина заа. Тэгэхээр маргааш шин дэглэмийн бичлэгээрээ уулзъя. Ямар ч тач өнөөдөр аюугийн дэглэм бариад би нэг 2.4 кг хасчлаа манайхаа. Гэхдээ энэ дэглэмийг барьж гиснээс хүмүүс намайг юу төсөн чөлөөтэй болно гэдэг би яагаад тэгээд за гэд уусаа нэг юм дэглэм байд юм бэ нэг танилцуулсан юм чинь би яг судалгаатай маргааш барих дэглэмээ та нарт танилцуулж өгөх болно. Тийм учраас маргаашныхын бичлэгээр уулзъя яа л үнсий.